Гэр бүл эсвэл чин сэтгэлээсээ итгэдэг хүн чинь л биш бол бусадтай хувийн амьдрал, ажлынхаа төлөвлөгөөг бүү яар. Чиний амжилт сайн сайхныг тодруулж, үнэн сэтгэлээсээ баярлаж байна уу? Эсвэл ард нь өөрийн хэрэгцээнд ашиглах хүсэл нуугдаж байна уу? Анзаар. Одоо танд хаширлах, муу санаалах мэдрэмж төрсөн үү? Саяны хэлсэн зүйлст мэдээж зөв санаа байгаа. Хим хэмжээгээ тогтоож харилцах нь зөв ёсны хэрэг. Гэхдээ харилцаж буй хүний чинь гаргасан үйлдэл яг чиний бодсноор тэр хүнийг юу гэж дүгнэснээр болдог. Жишээ нь нэг дотн биш хайрлаж хүндэлмээр хүн байдаг. Минь тустай эерэг сайхан харилцаатай байгаад л байдаг. Танд нэг ашиг тус ачаал хүртэл өгдөггүй хүн. Өөр нэг хүн таныхаар бол үнэлэмж доогор хүн холбоо барья гэж бодъё. Эмчтэй гэсэн маягаар хариу харилцаа үүсгэнэ. Асуудлын гол нь хэн байх нь чухал биш. Таны дотор байгаа сөрөг дурсамж, тогтсон хандлагыг хоёр хүнийг дүгнэснээр харж болно. Та бусдын талаар юу гэж бодно, тэр үр дүнгээ л хүртдэг. Сайн сайхнаар бодоод байвал сайн үр дүнг хүртэх нь байна. Та хүнийг хүснээрээ бүрэн өөрчилж чадахгүй ч өөрөө нь яг хэн бэ, ямар үзэл хандлагатайгаас шалтгаалж ямар хүнийг харилцаанд дуудаж оруулахаа өөрөө шийддэг байна.